Сайн мэцэн үү? Welcome back my channel. Энэ доор өдөөн гомдол шүлийг хэрхэн хийх аргыг та бүхэнтэй хуваалцах болно. За юмны өмнө өндгөө бэлдэн. За ус халааж агаад за уур гараад эхлэхээр нь өндгөнүүдээ ингээд жоохон дээрээс ингээд унгаад хийчихнэ. За тэгээд өндгөө температурын бол шууд хөргөчнөөс гарах биш. Бага зэрэг өндгөө ил гаргаж тавьж байгаа тэвлэх зүгээр болдог. За тэгээд тагийн таглаад 37-оос 40 градус орчимд 20-30 минут болгоно. За дараа нь хараад ногоонуудаа бэлдээ явуулна. За сармис 3 шиг бэцэлж агаад жижиг шигтэй чи явуулна. Дараа нь бол цагаангаа нэг 10 г хаштай бас саримстай адилхан жижиг шигтэй ирч явуулна. Сонгоны дундхын хат хэсгийг авч жагаад за дундуур нугаж жагаад за энэ хэсгээс нь ингээд нэгэн жигт ирчээд явуулна. За луун бол дөрвийн нэгээр хувааж жагаад за хажуу талаас нь ингээд нэгэн жигт ирчиж жагаад за үүнийг дундуур нугаад ирчихнэ. Яа тэгээд шүлөө бэлдээ. 3 аяг ус. 3-4 аяг ус хийвэл зүгээр. За ерөнхийдөө бол шүл бол харьцаагаар нь ус, соёй соус. За соёй соус 0.5 аяг. Тэгээд хоолны арх 0.5 аяг. Ерөнхийдөө бол 6-1-1 гэдэг харьцаагаар бол хийж байгаа. Ус 6, бусад амтлагчууд нь бол 1 гэсэн харьцаатайгаар. Мэрийн 0.5 аяг. Тэгээд дашида 3 чимэх. Японы кацо дашид нэр явах юм бол бас илүү тохиромжтой. Байхгүй л энэ солонгосын дашидаг хэрэглэж болно. За дөрөвчээрсэн сармис, цагаанга, сонгон луунга хийсэн. Тэгээд дүүпү том дүүпүг дундуур нь хувааж агаад хагасыг нэрэглэн. За 3 ирчиж агаад ингээд нэг дундуур нь яваагаад үүнийг жижигхэн хэсэг болгоод ирчихнэ. За ойролцоог 0.5 см куб болж байна. За тэгээд үхрийн маха өлтөөгөр нь жоохон гисгэж аваад ирчиж болох үс болохоор нэмгээ ирчихнэ. За тэгээд шүлөө буцлаад эхлэхээр нь за дүүпү болон маха ичнэ. За тагийн талаас сайхан буслаа явуулна. За тэр оронд нь байцаа нэг 6-1 хавцаа жижиг хэсгийг ингээд нэг ирчээд за тэгээд урт ноон сонгоно жижигхэн сайхан ирчээд өгнө. Кичин шигтэй сайхан ирчихнэ. За тэгээд шүлэн дээрээс байцаа болон за ноон сонгоно ичнэ. Ноон сонгоно баг зэрэг авч үлдчихэж байгаа сүүлд нь шүлэн дээрээ ингээд тавьж идсэн ч бас гоё болдог. За тэгээд өндгөө шалгаад явчихна. За дундуур нэг жоохон хуруугаа хийж үзээд арай жоохон халуун мэдрэмж өгөхгүйгээр жоохон хөтөн байгаад байх юм бол баг зэрэг халаагаад усын нэг уур гарах хэмжээнд ингээд халаагаад орхична. За хитрхи буслааж болохгүй буслахчвал өндгөө маань бол маш хатуу болждаг учраас энэ удаа гоё тийм зөөлөн Японоор бол онсен тамаго гэдэг жоо орчуулах юм бол халуун аршааны өндөг гэдэг шиг яг нэг 37 хэмд ингээд 20-30 минут барихад яг гоё болохоор тийм хэмжээний маш гоё өндөг болдог. За тэгээд үүнийг
температурын бас жоохон анхаарангаа. Жоохон уур харахаар нь бол галан солдолоо тавьчих болно. За тэгээ сайхан шүл буцлаад эхлэхээр нэлээд бусалсныхаа дараа 10 минут буцлын дараа мах эднэр гоё болоод тэгээд шүлээ амсч үзээд за таарч болж байвал өдөөн гомго ичнэ. За энэ өдөөн гомгийн хувьд юм бол баг болцсон байдаг учраас нэг олон цаг буцалгаад авах шаардлагагүй. Бараг нэг сайхан буцалж эхлэхээр л баг бэлэн болчихно. За тэгээд энэ хураа дөрж үзээд нэлээд сайхан халуун аршаа шиг хэмжээнд төрсэн бол унтраач болно. За тэгээд шүл маань бол бэлэн болсон. За өдөөнөө буцалгаад бараг 1 минут л болсон байгаа. За тэгээд шүлээ бүгдийг ингэж сайхан аялж агаад за өндөг ойролцоогоо 30 минут тавьцаа болсон. 20-30 минут. За тэгээд гаргаад үзье. За үнэхээр гоё. Унсын тамаг болсон байна. За ингэж жагаад таван дээр ингэж тавьж жагаад аялгаа явуулах зүгээр. За тэгээд сүүлд нь бол ийм ногоон сонгон эсвэл петрушка ингэж хийгээд хоол маань бэлэн боллоо. За амсаад үзье. За шүл маань бол маш гоё. Яг Японы гоё амт гарчсан. Тэгээ ялангуй Японы юм шүл гэх юм бол ялангуй жоохон хурцтай амттай байдаг. Тийм учраас 3 аяг ус гэж утсан бол тэрнийг бол 4 аяг ус болгоод хэрэглэх юм бол за Монгол хүмүүст идэхэд бол маш гоё амттай санагдах баг. Арай жоохон шингэлүүлэх гоё амтдаг. За Япон хүмүүс бол ер нь бол иймэрхүү жоохон соослог хоолнд их дуртай. За тэгээд үнэхээр гоёсэн байна. Та бүхэн бас туушаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.